За тэгэл энэ их л улс төртөө сэдв шүү дээ. Өмнө нэг нуугдаж өсөрч орж ирээд буу улс төр болоод буцсан. Тэгжээж дахиж хилцээр нь хийгдчихээс нэг ари өөр жагсаалт орж ирж байгаа юм шиг байна. Тэр өмнөх орж ирсэн жагсаалтан дээр нь манай Монгол Улсын их сургууль болон энэ эдийн засгийн судлаачид бүгдээрээ тооцоо хийгээд 6% эдийн засаг агших юм байна. Энэ бол их биднэрт ашиггүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан. Яг парламент байгаад тэгээд нийт ард иргэд оролцогч талууд нээлттэй ил яриад явж байгаагийн давуу тал нь энэ багхгүй. Тэгээ одоо болохоор их хурлын гишүүдийг орж ирээд өмнө та нар парламент байсан хүмүүс дуугаагаар яах гээд байгаа юм бэ ч гэдэг юм өөрөө улс төрсөн асуудал ярьчаад тэгээд улс төржиж гинэ гэдэг бас болохгүй. Авч гарах сонирхол байгаа ч юм уу ч юм уу мэдэхгүй байна эдийн засгийн сайдд энд гэрээгээ. Зүгээр гол ажиллаад ярмаар байгаа байхгүй. Шинээр тохирсон гэрээнийхээ нөхцлүүдийг судлаачдаар судлуулсан юм уу? Би бол гишүүдтэй санал нэг байна. Засгийн газрын одоо бүтэц бүрэлдэхүүний тухай хуулиар судалгаа шинжилгээний байгууллагууд эдийн засгийн хөгжлийн яамд очсон. Бүх судалгааны институт таны доор байгаа. Тэр газар байдаг хүмүүс бол эсрэг санал өгöd байгаа. Энэ Монгол улсад ашиггүй гэт. Хоёрдугаарт би одоо бас тойргоороо явлаа. Барилгын бизнесийнхэнтэй уулзлаа. Манайх ч одоо хөдөө аж ахуйн тойрог, сэлэнг дархан, төв тариаланчтайгаа уулзлаа. Дэмжихгүй байна. Бид нар алуулна штэ л гэж л. Яг энгийн үгээр бол бид нар дийлэхгүй. Одоо тэгээд яах юм байгаа мэдэхгүй. Та нар шийдэн штэ л гэдэг юм хэлчихлээ. Тэгээ зүгээр нэг 2-3 асуулт байна. Нэгдүгээрт эдийн засгийн хөгжлийн яамнаас та нар энэ нэг Европын холбоотой байгуулсан нэг 7200 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, Японтой байгуулсан 5700 нэр төрлийн бүтээгдэхүүний чөлөө тодалдааны хэлэлцээр дээр дүгнэлт хийгээд их хурлд нэг танилцуулж болох уу? Дүгнэлт хийгээд. Энэ чөлөө тодалдааны хэлэлцээр ер нь болоод байгаа мүү юм уу? Бид нар үйлдвэрлэдэг улс учраас ашигтай юу гэдгийг нэг харуулад өгөөч. Хоёрдугаарт судлаачдаараа олон нийтийн байгууллагуудаараа ингээд нэг дахиад нэг хэлэлцүүлээд наадхааныг харуулчих болохгүй юу? Тэгэхгүй тэгэл одоо эцсийн бидний тохирсон ямыг тэр судлаачд нь хараагүй, их хурлын гишүүд хараагүй төөрөөд байгаа ингээд гүрийгээд ээж болохгүй байхгүй. Ярил л да, харъя л да. Үнэхээр ашигтай юм бол яар сандраад бушуу туула бориндоо бааста гэдэг шиг шичиг тавих гэдэг хэрэггүй л байхгүй да. Тэгэхээр нийтээрээ дахиад нэг хэлэлцээд яриад харчмаар байгаа байхгүй. Одоогийн байдлаар бол наадах дэмжих ямарч боломжгүй байна шүү дээ. Тийм. Тэгэхээр олон нийтийн хэлэлцүүлэг хийгээд асуудлаа шийдэх нь бол зөвөө. Зүгээр худлаа мэдээлэл тараагаад тэрэнд нь хүмүүс ороогдоод байгаа нь бас үнэ. Одоо жишээлбэл дархан сэлэнгэд байгаа газар тариалан эрхэлж байгаа хүмүүст бол энэ ерөөсөө нөлөөлөхгүй энэ хэлэлцээр. Тэр хүмүүсийн үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүн яг хуучин хамгаалалтаараа үлдэж байгаа. Харин гурилынхаа татварыг одоо буцаад сэргээмээр байгаа. Гурилынхаа татвар тавихгүй тохиолдолд Улаанбуудаа тарихгүй байна. Баг тарьж байна. Тарилт ирэн буурах юм бэлээ. Гурилын үйлдвэрүүд дампуурах юм бэл. Тийм учраас бол гурилан дээрээ Оросоос авж байгаа гурилан дээрээ татвараа тавих хэрэгтэй. Тэгэхээр энэ гурилын татвар бол жишээ нь энэ хэлэлцээрт ороогүй байгаа шүү. Судалгаа шинжилгээ хийлгье. Нэг айхтар яаж твдэд байгаа юм бол алга. Айхтар одоо шийдэж өгөө та нар гэдэг ингээ хүч төрөөд байгаа ч юм алга. Таллаасаа ярий. Асуудлаа өргөн дэлгэр харъя. Гол нь зүгээр зах зээлээ олж авахгүйгээр бид нар урагшаа тэмүүлээд явахгүй л т. Эдийн засаг солонгорох ойлголт бол ерөөсөө байхгүй. Японы тухайд бол үнэхээр одоо Японд очиж бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээд тэр зах зээл дээр өрсөлдөхөд бол Монголын үйлдвэрлэгчид бол хүнд байгаа. Би бол яаж твдэггүй гэж байгаа болохоос чамааг буцаагаад өгөөч гэж бол хэлээгүй шүү. Та бүхэн бол дэмжиж өгөх хэрэгтэй. Зүгээр яаж твдэх юм алга. Завсарлага аваад ярилцаад тий олон талаасаа мэдээлэл нэгтгээд ингээд шийдвэр гаргаад явах нь бол зөв байх. Тэр намынхаа байран дээр очиж загнаараа ган төмөр дарга. Би Монгол Улсын их хурлын гишүүн ард түмний төлөөлөл засгийн газрын гишүүнтэй ирээ сууж байгаа шүү энд. Айтаахан ингээд ажил ярьчих гэхээр бас даналцаад ах хэрэггүй шүү. Би бол зүгээр даасан дарга юу яачвал яасан. Засгийн газрыг төлөөлөд орж ирж байгаа юм тэргүүн шадар сайд нь яарад байгаа юм алгаа гэж байгаа бол тэгээд
санал гаргаад буцаачвал яа дээ. Буцаа судалгаа шинжилгээний байгууллагуудаар дахиад оруулъя. Олон нийтийн хилцүүлгийг дахиж хий гэд буцаах санал гаргаж шүү дээ. Тийм гормын санал гаргаж байна. Хараа 300 гаруй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компаниудыг бид нар энд давтарч чадахгүй. Компани төлөөллийг энд суулгана гэж байхгүй. Тийм учраас одоо төлөөлж байгаа энэ танхимын сонсгоос өөр арга байхгүй шүү дээ. За 8-ыг дахиад их сонсч. Тэгээ дараа нь 1-2. Битгий ганц. За эрхэм гишүүдэд маш товчхон те яг уу би бас энэ ажлын хэсэгт 30 жил гаруй яг энэ экспорт импортыг хариуцсан те ажиллаж исэн бас мэрэгжлийн эксперт те Адиас өрөнгөд энэ те манай ялангуяа үндэсний үйлдвэрлэгч экспорт төлийн зөвшөөрөгдсөн ийм бас мэрэгжлийн экспертийг бас авчирсан байгаа. За гурван зүйл те нэгдүгээр судалгаан дээр бол эрхэм гишүүнтэй яг санал нэг байгаа. Тийм учраас би Монгол Улсын сургуулийн бизнесийн сургууль, эдийн засгийн сургууль, Монгол банкны судалгааны хүрээлэн эднэртээ бусад бас эрдэм шинжилгээ ялангуяа энэ гадаад одоо худалдаа чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг байгууллагуудтай хамтарч ажиллаж нэгдсэн одоо юу гэдэг think tank те судалгаа шинжилгээ хийдэг ийм одоо бүтэц бий болохоор бол ажиллаж байна. За хоёрдугаар реэкспорт төр те энийг бас танхим бүрэн дэмжиж байгаа. Тэгээ урьдчилсан байдлаар сая одоо зөвхөн нөгөө Оросын холбооны За төсвийн байнгаараа Монгол улсын төсөвт эерэг сөрөг ямар нөлөө үзүүлэх талаас гол төвлөрж яриул зүйтэй хаа гэж бодож байна. Манай уламжилт аж үйлдвэрлэлийн салбарын гол зах зээл байсан сэрүүн бүсийн орнууд түүний 200 сая худалдаа авагч энэ гэрээгээр бид нар гарах болцоо байгаа. Энийг сайн одоо бүгдээрээ боломж олж ашиглаж чадвал манай хөнгөн үйлдвэрийн салбарт арьс шир, ноос, ноолуур гол одоо энэ цагаан алт бодлогоор дэмжиж байгаа салбарт маш сайн дэмжлэг байна. Хүнсний гол хийж байгаа зорилтонд мэдээж сөрөг нөлөөлөл үзүүлнэ. Гэхдээ төсвийн байнгаараа дотоод тарифын бус арга хэмжээнүүд энэ үйлдвэрүүдэд хөнгөлөлтөө зээл, нөөт, орлогын албан татврын тодорхой хэмжээний бууралтуудыг дагсан хуулийн өөрчлөлтөөр хийгээд өгчвөл дотоодын үйлдвэрүүдэд бид нар өнөөдрийн хүрсэн амжилтаа хамгаалаад гарч байна. Энэ хоёрыг л зэрэг авч